За энэ удаад өмнөх хичээл дээр үзсэн мэдлэгээ арай жоохон хөгжүүлээд ийм буюу эндээ коэффициенттэй байвал хэрхэн задардаг тухай бодлого өгцгөө. За эхлээд мэдээж хэрэг биномийн задаргааны коэффициентуудаа төр орхиод задлал ийм бол. За мэдээж биномийн коэффициентуудаа бид нар энэ мөрнөөс авах хэрэгтэй. За тэднийг өчвөл ийм бол. За одоо мэдээж илтгэгч зэргийн ийм болон ийм чанарууд дэвшлээ цааш нэмэгдэж бичнэ. Ийм болно. За энэ бол мэдээж хэрэг яаж гарах вэ гэхээр 4-ийг 400-аар төвшүүлээд тэгээд 5-аар үржүүлээд 3-аар үржүүлээд ийм төр гарах нь. Тэгээ мөн m-ийг 400 төвшүүлээд x-ээр нь үржүүлээд r-ын үржүүлэг гарч ирнэ. За дараагийнх нь бол ийм болно. Тэрний дараагийнх нь ийм болчиход байна.